Энийг бас тэр болгосон хүн гэж шууд ухаад энэ дэр нь дараад орж чадахгүй шүү дээ. Nike бүүз байна уу? Nike-тай холбоотой Nike-с нэр зүйл орсон бүүзнийхэн талаар мэдээлэл ингээд гаргаж байна. Хаа за манайхаа өнөөдөр нөгөө нэг автоматжуулалтыг чинь бүрэн шинжилээд маш том хэмжээтэй болгосон. Тэгээд айгүй шинжилтүүд хийгдсэн байгаа. Бүр үнэхээр гайхмаар маш олон хүний хөдөлмөрийг одоо ингээд цаг хугацааг хөдөлмөрийг хэмжиж чадж байгаа гэсэн үг байгаа. Юу нэмэгдсэн бэ гэдгийг би одоо тайлбарлаад эхнээс нь сайхан гоё тайлбарлаад өгье. За хуучин бидэд нэг ширхэг AI ашигладаг байсан. Миний хуучин бичлэгийг үзэж байсан хүмүүс бол мэдж байгаа бах тий. Ганцхан ширхэг AI ашиглаад зүгээр бараагаа бүртгэж авдаг, төлбөрийн мэдээлэл дамжуулдаг байсан бол одоо илүү шинжилэлтэй болсон. За яадаг вэ гэхээр бид нэр Facebook-ийнхаа пэйж дээр каталог хэлбэрээр, карт хэлбэрээр бараануудаа харуулдаг болсон. Тэгээд бараануудаа каталог хэлбэрээр харуулад сонголтыг хийлэгдэг. Ганцхан барааг биш, маш олон бараануудыг яг дэлгүүртөө явж байгаа юм шиг цуглуулдаг болсон. Тийм сагстай болгосон гэсэн үг тухайн хэрэглэгчийг. Тэгээд 2-3 бараа сонгоод нийлүүлээд төлбөрийг хийж болгодог болгоцсон. Тухайн хэрэглэгч нэг удаа бараа захиалж болно. Хоёр дахь захиалах юм бол тэрэн дээр жоохон хуучин юун дээр бол жоохон асуудалтай байдаг байсан бол одоо энэ дээр order ID буюу захиалгын ID-гээд бас тухайн бүрт нь өөр ID-нэд өгөөд 2026 оны 6 сарын 10-нд team хэрэглэгч 21:58 минутанд ингээд бараа захиалсан бол яг тэр ID-гаараа ингээд бүртгэгддэг болсон. Тухайн хэрэглэгч бараа захиалж явах үедээ төр зур өөр тийш анхаарлаа хандуулад болцсон байх үед одоо юу гэнэ 30-аас цагийн дараа дахиж сануулж нээсч явуулдаг болгосон. Та энэ хүү бараагаа өргөжлүүлж захиалах уу эсвэл өөр шинээр захиалах хийх үү гэх мэт зүйлүүдийг өргөжлүүлж захиалдаг болгосон. За барааны нэр төрлийг ямар нэгэн нэр төрөл одоо цүнх юм уу, гутал юм уу одоо юу гэдгийг ямар нэгэн нэр төрлийн үг оруулаад бичих юм бол тухайн барааг шууд харуулдаг болгосон гэсэн. Инхээр нөгөө нэг AI маань бас бага хүнтэй маш бага хэмжээтэй чатлан яг тохирсон үг нь олдохгүй байх үед AI маань чатлан гэсэн. Эсвэл өөр төрлийн асуул AI маань чатлан гэсэн. Тэрнээс яг за ийм энэ өмд чинь хэдвэ яадаг вэ гэх юм бол шууд менюгээрээ яваад очиж гэсэн. За би таад ерөөсгөөдөө шууд харуулаад явуулчих. За энэ дотор болохоор ингээд би нэг хэд бараануудыг зүгээр жишээ болгоод оруулсан байгаа. Ингээд уураар зөвлөж мэйл цэцэг өндөрөсгээд хиллэгэн загварлаг бүүзээ энэ одоо ингээд нэг барааныхын нэр нь за энэ ард нь ингээд үгнийг бичсэн байна те. Энд нь ингээд тайлбар яг юу юм бэ гэдэг тайлбар. За энэ категори дотор яг юунд хавуулагдгийг. Энэ гутал гэхэд ингээд 1 2 3 4 5 гутал одоо байна те. Ингээд ийм Nike бүүзээ, Nike logo гэж одоо энэ би зүгээр зохиогоо бичсэн шүү. За зураг мурган ч гэсэн зүгээр Nike болохоос шиг яг нэртэйг адилхан зүйл биш. За зарим бараанууд нь хэмжээтэй тий. Жишээ нь пүүзнийх гэх юм бол ийм арзмаартай, өмднийх гэх юм бол арай өөр арзмаартай. За энэ утас гэх юм бол бүр гигабайтаар нь терабайтаар нь ингээд ялгаж болдог. За зарим нь өнгө байгаа сонголтонд нь тий хар цагаан өнгө вэ нүү хар хүрэн бор улаан ногоо юу гэдэг бүх өнгүүд байна. За энэ хэсэгт болохоор би нөгөө зурагнуудыг оруулаад. За энэ сток гэдэг хэсэгт болохоор захиалгаар ирдэг байж болно. Эсвэл бэлэн байгаа бүтээгдэхүүн байж болно. Эсвэл бүр ингээд тиг гэж дууссан бараа гэж болно. Дууссан барааг тиг гэж тавьчих юм бол энэ бараа тэр чатан дээр харагдахгүй гэсэн үг. Энийг бэлэнгээ тавьчих юм бол бэлэн байгаа бараа гэдгээр харагдана. Захиалгаар их юм бол захиалгаар байгаа. Одоо энэ нэг онлайн шоп очиж янз янз гэдэг шүү дээ. Шууд ингээд 10-14 хоногт захиалгаар авчирж ирдэг бараанууд байдаг. Захиалаад авчирж ирсэн бэлэн үлдсэн байгаа зарж байгаа бараанууд байдаг тийм ээ. Тэгэхээр тэр болгоныг энэ дээр ингээд шийдээд өгч байгаа гэсэн үг. За энэ дээр нь болохоор хэрэглэгчийн ID байна. За энд нь болохоор захиалсан ID байна. Одоо юу гэх юм order ID. Нэг хэрэглэгч олон зүйл захиалж болно шүү дээ. Одоо би хэд удаа ингээд 3 удаа захиалсан. Яг нэг user ID, нэг хэрэглэгч байна. 3 өөр ID үүсч захиалга хийж байна. Тэр болгон дээр би өөр юм ингээд зүгээр жишээ болгоод туршаад ингээд төлбөр ингээд хийсэн ингээд бодлоо ингээд жишээгээр явуулсан байгаа. За энд нь болохоор хэдүүлээ ганцхан бичих зүйлүүд нь л ерөөсөө энэ дээр байгаа. Тухайн хэрэглэгч өөрийнхөө хүргэлтийн явцын талаар мэдээлэл авч болдог. Энэ бараа нь одоо нэг захиалгын бараа байдаг гэсэн шүү дээ. Одоо тэгвэл энэ бараа маань хятад байгаа мó хятадаас ингээд ирсэн юм уу? Хятадаас одоо юу гэх юм хүргэлтэнд гарсан ч гэдэг юм аа тийм. Ингээд жоохон байж байгаа бараа ирчих юм бол бараа салбар дээр ирсэн гэдэг. Тэгүн гутлаа хүргэлтэнд гарсан хүргэлтсэн ч юм уу тийм. Тэгээд ингээд бичиж. Тэгүн гутал тухайн хэрэглэгч маань өөрийнхөө энэ order ID-гаараа чатаас AI-аас асууж миний бараа хаана явж ийнэ Монгол. Таны ийм дугаартай бараанууд чинь ингэж ийн одоо хүргэлтэнд гарсан байна, нэг нь хүргэлтсэн байна, нэг нь хятадд байна гэдэг ингээд шууд тайлбартаа гараад ирнэ гэсэн үг байхгүй. Тас гарсан гэдэг. Ийм их байдлаар энийг одоо юу чинь таад өөрсдөө зохицуулж болно шүү дээ тийм ээ. За энэнийх нь би тэрийг нь таад гоё жишээгээр харуулнаа заа юм. За хэдүүлээ одоо эхнээсээ эхэлж үзье. За эхний ээлжинд хэрэглэгч орж ирлээ. Шууд
хай ч юм уу сайн байна ч сайн байна уу ч юм уу тий юу ч хийж болно. Тэгвэл гол шууд ингээд сонгохоор хэрэгтэй. Манай дэлгүүр тавтай барьлаа. Доорх төвчнүүдээс сонгоно. За бүтээгдэхүүн харъя. Бүтээгдэхүүн харах дарахаар тэр тийм ангиллуудыг хөвчөж байгаа. Энэ бараан дотор байгаа гэр авах машин хэрэгсэл гутал аксессуарс цахилгаан бараа гэдэг зүйлүүдийг ингээд ангиллал болгох байгаа гэж байна. Энэ дотор сэдвлийн гутлуудыг сонирх байл. 5 шиг гутлаа гэсэн чинь тий. За ямар гутлаа. За ангин гутал ийшээ ингээд зурагтайгаа үнтэйг ингээд гараад ирчих. За өндөр хэсгээд байна. Ийм өндөр хэсгээд байна. 79 өгсөн зөөж байгаа маань. Захиалгаар 90 саранд байна. Тайлбарны доо гарч иж байна. Захиалах буцах гэсэн хоёр каналтай тийм ээ. За энэ бэлэн байгаа бараанууд нь болохоор юм ногоон өнгөтэй. Энэ чинь бүрэн ногоон өнгөтэй. Тэгээ бэлэн байгаа. Тэгээ үнэн юм байгаа. 2026 оны шинэ дээр энэ бас ингээд нэг тайлбар нэг шүү дээ тийм ээ. Ингэж авч болно. За мөн хэрэглэгч одоо мэдхгүй. Nike-ийн хөөж дэнооч гэдэг юм тийм. Ингээ асууж штэ мэдээж. Энийг бас тэр болгон хүн гэж шууд ухаад энэ дээр нь дараад орж чадахгүй шүү дээ. Тэгвэл Nike бүүз байна уу? Nike-тай холбоотой Nike гэсэн нэр зүйл орсон бүх бүүзнийхэн талаар мэдээлэл ингээ гаргаад өгч байна. За ингээд эсвэл бидний машин хэрэгсэл гэж юу вэ? Машин хэрэгсэл юу вэ? Харъя. Тэгээд дарангутлаа нийл цацгаж байгаа юм бэлэн байгаа байна. Ингээд 49 өгсөн зүйлж байгаа. За би энэ Nike-ийн логоос ингээ захиалъя. За тэгвэл Nike-ийн лого ингээ хэмжээтэй байна. Ийм сайз байна. Аль сайзыг авах вэ гэж гараад ирж байна. За би ингээд 42 өмсдөг болёо. За тэгвэл гол миний энэ нөгөө өмнө сагсан дотор захиалсан байсан юм баггүй. Өөрөөр зөвлөж миний дараа захиалсан. Одоо ингээд Nike-ийн лого ингээд 456 байна. Захиалга дуусах уу нэмж бараа захиалах уу. За хүн ингээд нэмж бараа захиалаад ингээд таны дэлгүүрч ингээд хийсэд байна гэсэн үг баггүй. Одоо өөр юу захиалт Nike-ийн захиалсан. За одоо цахилгаан бараа захиал. Цахилгаан бараа дотор нууцнаас захиалаад өгсөн. За өнгийн сонгол хар цагаан улаан өнгөтэй байгаа гэж. За би цагаан өнгөтэй уцтай бол. За тэгвэл 256 520 1 терабайт хэмжээтэй байна. За энэ хэмжээнээс 1 терабайтаас. За ингээд ийм боллоо гэдэг. За тэгвэл нийт ингээд 3 бараа захиалчлаа. Тэгээд нийт хүн чинь ийм болсон байна. Захиалаа дуусах уу нэмж бараа захиалах уу? За захиалгаа дуусгая. Тэрнээс илүү бараа захиалахгүй гэдэг. За захиалах нэрээ оруулах юм ээ. Батаа гэж. За утасны утсаа оруулнаа. Утасны дугаараа гэдэг. Нүүлтийн хаяг оруулнаа. За ингээд захиалгын мэдээллийг шалгая гэх нэр нь ингээд бата утасны дугаар юм хаяг юм байна. Нийт ингээд сая 353 мянга болж байна. Зөв. За зөв гэвчиж. За ингээд зөвгээ бичиж хаад энд юу болж байгаа бэ гэхээр нөгөө нэг захиалган дээр чинь ингээд бүртгэж штэ. Тэгээ бата гэдэг хэрэглэгч ингээд ийм дугаартай, ийм хаягтай, ийм зүйлийг ингээд тоош хэрэгтэй ингээд сая 353 мянган төгрөг боллоо. Тэгээд төлбөр хүлээж байна гэдэг. Монгол захиалга бүртгэлээ нийт ийм болсон. Энэ ингээд ансраа ингээд гүйлгээний хийгээ гүйлгийнхээ баримтыг олно гэжтэй. А тийм гол хэдүүлэн дээрээс нэг хуучин захиалгыг явуулчихсан гүйлгээний баримтыг харах. За одоо энийг энд гэхэд. За ингээд сая 353 мянга төгрөг хийжлээ гэхэд. За тийм гол ингээд Telegram дээр нь сая 353 мянга төгрөг орсноо гэж. За би ингээ орсон гэдэг каналд орчих. Монголын төлбөр баталгаа ажиллаа. Хятадас захиалгаар ирэх бараа араас дөрөв өдрөг бэлэн байгаа бараа удахгүй үлдэн байна. Баярлалаа тэмдэглэлийн тэний үлээстэй адилхан гэж. За энэ дээр дахин захиалах гэж дараад дахиад захиалганууд өгж байна. Эсвэл хөргөлтийн явц дээр ингээ дараа харчихсан. За тэгвэл гутал би нийт хэдэн бараа 3 удаа захиалга өгсөн ба шүү дээ. За эхний захиалган тий ураар зөвлөгч Nike ингээ боловсруулах гэж байна. Ингээ сая сүүлд өгсөн захиалга. За дараагийнхан захиалга нь Хятадас гарсан байна. Нийл цэцэг iWatch ингээ хүрэгдсэн байна. Одоо энэ дээр нөгөө нэг хүргэлтэн гарсан хүрэгдсэн Хятадас ирсэн гэдэг энэ нөгөө Хятадас гарсан гэдэг юу ч хоосон бичихгүй орхицсан байгаа. Одоо дөнгөж эхэлж байгаа нь боловсруулагдаж байна гэж гардаг. А таад энийхээ дараад нөгөө хүргэлтийн ажилтнаа хүлээлгэж өгсөн гэсэн гэдэг энэ дээр ингээ зураг бичиж гэсэн баггүй. Хүн хоттой бицээ өгөх би чинь энэ дээр ингээ гоё зэгцтэй ингээ цааш нь дамжуулаад өгч гэсэн. Хүн заавал энэ дээр ингээ дарахгүй зүгээр асуу штеп. Миний хөргөл яасан бэ гэх юм аа тийм. Тэний сүүлийн захиалгууд ингээд нийтдээ ингээд 4 захиалга байна. Тэн дээр ингээд 4 захиалга байна. Энэ дөрөв чи яг ямар байдалтай байгаа юм бэ гэдэг юм ингээд тайлбарлаад өгч байгаа. За тэгээд бас энэ нөгөө нэг захиалга явж явах хугацаанд энэ order season үүсгэж байгаа. Set order season үүсгээд захиалга дуусаад баталгаажсан үед нь mark order complete гэж байгаа.
хүн захиалж явах явцдаа юм асуух юм бол энэ дээдлийн энэ AI agent руу ерөөдөө холбогдоод байна гэсэн үг. Энэ AI agent маань тэр нөгөө захиалгын явц талд нь хариултуудыг өгнө гэсэн үг. Захиалга дуусчаад өөр зүйл асуух юм бол барааны талаар мэдээлэл хариулж өгдөг AI руу холбогдно гэсэн үг. Энийг та дотор ингээл ороод энийг өстой өөрийнхөө хүснээрээ маш гоёор ингээд та ингэх өстой. Одоо хүн зүгээр яаж захиалах вэ гэдэг асуулт ерөнхийдөө их тавина гэсэн үг байхгүй юу? Тэгвэл тэр чинь захиалга өгж явах явцдаа биш болохоор энэ доотлын AI руу холбогдоод захиалгын яаж хийх талаар энэ нөгөө нэг тайлбаруудыг энэ AI маань ингээд тухайн хүндээ хөрөхөд өгч гэсэн үг байхгүй юу? Тэг ямар нэгэн барааны үн хэмжээ өнгө асуух юм бол шууд ерөнхийдөө тэр мэдээллийн олоод өгч чинь, хөвөлтийн хугацаа асуух юм бол янз бүрийн хэлээд өгч чинь. Төлбөрийн хувьд бол яг буучнараа ерөөдөө төлбөрийн мэдээлэл мөн байна уу биш байна уу гэдгийг нь ялгаад төлбөрийн мэдээлэл биш байх юм бол та төлбөрийн мэдээлэл хэлгэнэ үү. Төлбөрийн мэдээлэл мөн байх юм бол нөгөө телеграмаараа ерөөдөө зөвшөөрлөө өгөөд зөвшөөрөгдсөн байх юм бол order ID-гаа хайж хагаад order ID-ийнхаа хойдолд төлбөр батгаацсан гэдэг зүйлийг тавиад хэрэглэгч рүүгээ мессеж явуулна. Хэрвээ төлбөр ороогүй байх юм бол төлбөр ч ороод байна та гүйлгээгээд дахиж шалгана гэдэг мэдээллийг өгөөд дамжуулна. Энэ юу юм бэ гэхээр энэ idle reminder буюу хүн захиалга хийж байхдаа за түр орхио явчихна тийм ээ. Одоо 30-40 минутын дараа ингээд зүжүүрчээ мартцсан өөр юм ингээ хийгээ явж та түүнээс дахиад чат очно. Та энэ ийм бараа сагсалсан байна. Энэ сагсалсан бараагаа өргөжлүүлээд дахиад захиалгуу нэмж бараа авах уу эсвэл захиалга дуусгах уу шинээр бараа захиалах уу гэдэг зүйлүүдийг ихэд асуугаа явуулчихна гэсэн үг байна. За менюнууд дээр бол тэгээд барааныхаа категориудыг ерөнхийдөө их нээлжинд явуулна. Категори дотроо ерөнхийдөө нэрээр нь зарлсан нэрнүүд бараа болгоныг ингээд дотор нь янз бүрийн хэмжээ өнгө size сонголт байна уугүй юу гэдгийг шалган сонголт байх юм бол сонголтоо явуулна. Тэгээ сонголтоосоо сонгочих юм бол карт руугаа одоо нөгөө нэг сагс руу оруулаа явчихна гэсэн үг. За тэгээд сагсалсан бараагаа болохоор ерөнхийдөө цаашлуулад AI agent-ээр ингээд шууд бүртгээд явчихна гэсэн үг. За ерөнхийдөө ингээд нийтнээр энэ автоматжуултыг ингээд хийснээрээ тэгээ Facebook-ийн пэйжийн админ хэрэггүй болчихж байна. Тухайн үедээ чатлах хүн хэрэггүй болчихж байна. Захиалга бүртгэх хүн хэрэггүй болчихж байна. Захиалга танилцуулах хүн хэрэггүй болчихж байна. Хайд маань ерөөсөө Facebook-ийн постн дээр ч юм уу лайваараа бараа бүтээгдэхүүнээ маш сайхан танилцуулаад тодорхой заагаад өгчих юм бол хэрэглэгч орж ирээд одоо энэ нөгөө барааныхаа нэрийг таад аягуулсан хэлээд smart watch гэдэг юм уу эсвэл keyboard X25 гэдэг зүйл маань гээд ирсэн байгаа. Тэнгуул хэрэглэгч шууд эхний хэлж байгаа юм биш keyboard X25 байна уу хідвэ гэдэг юм уу тий. Тэгээд шууд асууж байгаа байхгүй юу. Хүмүүс чинь хөвчлэн ингээд чат бичиж штэ шууд дарахгүй. Монгол X25 ингээд 240 мянга гэж байгаа ингээд бэлэн байгаа. Захиалах уу, дэлгэрэнгүй мэдээлэл үзэх үү гэх ингээд захиалах гэж дарчих юм бол ялгаа ахгүй нөгөө сагс руу маань ингээд ороод явчихна гэсэн үг. Тэгээд ингээд хар цагаан хоёр өнгөтэй keyboard байгаа манай алийг авах вэ ингээд харыг авъя гэдэг ч юм уу тий. Энийг ингээд дараа. Ингээд нөгөө сагс руу маань нэмэгдээд ороо явчих гэсэн үг. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Та хэд маань энэ хөгжүүлэлтийг ерөнхийдөө өөрсдөө заавал код мэддэг байх шаардлагагүй. Энэ кодуудыг заавал ингээд өөрөө бичдэг байх шаардлагагүй. Энийг маш амархнаар хийж болдог. Энийг ерөөсөө Cloud AI гэдэг зүйлээр л хийж байгаа гэсэн үг. Cloud AI-г бүртгүүлээд тэгээд Cloud AI-ийн өөр гэсэн extension гэдэг байхгүй юу? Google Chrome дээр суулгадаг. Энэ extension-ийг суулгаад та зөвхөн Cloud AI-тай өөрөө ярилцаад үр дүнд нь иймэрхүү ажил хөнгөвчлөх хэн зүйлүүдийг та хэд маань бүтээж болно гэсэн. Хэрвээ та хэд маань одоо өөрсдөө ингээд Cloud AI эднэртэй харьцаад энийг ингээд зохицуулаад энийгээ ингээд холбож молбоод үнээр чадахгүй зав байхгүй гэх юм бол та хэд маань надтай холбогдоод энийг хийх боломжтой байгаа шүү. За яа. Би та хэдэд Facebook гэж холбоод өгнө, Telegram гэж холбоод өгнө, Google Sheet гэж холбоод өгнө, AI ч ингээд бүгдийг холбоод өгнө. Тэгээд таны ингээд бараагаа бичих ёстой. Google Sheet чинь үүсгээд өгнө, захиалгын Google Sheet чинь бас үүсгээд өгнө. Энд дээр нэг л удаа бараагаа оруулсан байгаад тэгээ юм болчихно гэсэн. Та хэд маань холбоохыг хүсэх юм бол энэ бичлэгийн доор комент үлдээж болно. Эсвэл энэ онлайн шоп ажлаас цай гэсэн ийм Facebook пэйж байгаа. Энэ пэйжийн маань бас мөн групп нь байгаа. Та хэд маань энэ групп руу 17,000 гишүүнтэй ийм групп байгаа. Энэ групп руу маань ороод надтай холбогдоод чатаар ч юм уу эсвэл дугаар муугаараа эсвэл комментээр үлдээсэн байх юм бол би та хэд рүү холбогдно. Эсвэл манай пэйж рүү маань бичих юм бол би та хэдтэй шууд холбогдчих байгаа. За тэгээд энэ хөтөл үзсэнд баярлалаа.